Pod өндөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр гэр бүг болон уламжлалт өв соёлоо орчин үетэйгээ хослуулан дэлгэрүүлв өв соёл брэнд хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Од өндөр радио 83.3 107 хос телефоноор та бүхэндээ хүрдэгэ. За студид шатрын стример, шатар сонирхогч, би бол шатрын багш гэмээр байгаа. Агийн болон хөтлөгч орны хоёр ажиллаж байна. За өнөөдөр Василий Иванчук, Патрик Волф гэсэн одоо хоёр хүний миний бол мэдгүй хоёр хүн байна. Берсний Гамбит киноны жинхэнэ өрг гэдэг сэдвээр орох юм байна. Маш сонирхолтой. За өдрийн мэндэ эрхэм мөндөд үзэгч болон шатрын фэнүүдтэй нөхөө сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр та бүхэндээ бас нэг маш гоё өргийг танилцуулах гад бэлэн болж байна. За бүгд бол энэ одоо Берсний Гамбит гэж киног үзсэн бод. Queen's Gambit те. Энэ кино маань одоо гарснараа шатар маань бол маш олон хүний анхаарал дортож, маш олон хүн шатар сонирхож явж байна л да тий. 90 тоглосон байдаг тий. 90 тоглосон тий. 2020 онд гарсан тий. Тийм кино байдаг. За энэ одоо кинон дээр одоо ашигласан нэг өрөг байдаг гэсэн үг тий. За энэ болохоор одоо хамгийн сүүлийн өрөг байдаг. За Бет Хармон болон одоо Василий Боргов гэж хоёр хүн тий тоглодог штэ. Одоо Москвад тоглолт тэр өрөг маань болохоор яг бодит өрөг юм багамаа. За энэ өргийг хэн тоглосон бэ гэхээр одоо саяны одоо дурдсан хоёр иргэн буюу Василий Иванчук. За нөгөө талаас болохоор Патрик Волф гэж одоо. За Иванчук болохоор тийм одоо өөрөө Украин гаралтай шатрын их мастер байгаа тийм. Патрик Волф болохоор Америк нэгдсэн улсын шатрын их мастер. Хоёр хүн байгаамаа. Бас тийм өндөр зэрэглэлийн хоёр тийм одоо тамирчдын хооронд тоглосон тоглолт байгаа даа гэсэн үг тийм. Энэ өргийг өнөөдөр та бүхэндээ анализ хийж өгөх болсон маш их баяртай байна. За энэ өрг маань болохоор яг тодорхой нүүдэл хүрээд бол зогсно. Яг тэр нүүдэл хүртэл яг тэр Василий Иванчукийн л энэ хоёрын маань нүүдэл яваад яг тэрнээс хойшоо болохоор өрг маань өөр болно. Яагаад өөр болох вэ гэхээр яг тэрнээс хойшоо болохоор тэр тухайн тэр одоо Берсний Гамбит кино гэжсэн багийнхан болохоор нүүдэлт нь өөртөө орсон гэсэн үг. Уг нь энэ одоо өрг маань болохоор яасан бэ гэхээр хоёр тал маань хоёр талаа хайнцаад хэн ч хожоогүй тийм өрг гэсэн үг байхгүй. Тэгээд тэр сүүлийнхэн нүүдлүүд дээр өөрчлөлт оруулснараа Бет Хармон бол одоо шинэ Василий Борговыг хождог. Яг тийм одоо үзэгдэл болдог. Яг тэр өргийг бас та бүхэнд өнөөдөр үзүүлэх гэж байж байна. Маш гоё өрг. Тэ та бүхэн бас тэр сүүлийн өргийг нь одоо үзсэн бол тэ Бет Хармоны тэр хожил ямар гоё байдаг вүлээ тэ. Хожоод яг тэр эцсийн нэг тэр нүүдэл нүүдгчтэй тэ. Ноёноо ингээд хажууд шин ингээд нэг нүгээд яг ингээд бодж байгаа ноёны хажууд шин нэг нүгээд тавьдаг. За тэгсэн чинь болохоор тэгэл нөгөө Василий Боргов болохоор те харж яаж байгаа л те. За хожигдлоо гэдэг үлэншрээд ингээд гар ирдэг те. Яг тэр одоо тэр өрг гэсэн үг те. Тэгэхээр яг бод өрг байх нь шүү те. Маш гоё өрг те. Энэ өргийг бас сонгож авсан тэр кино багийнхан бол учиртай байх нь шүү те. За тэгээд одоо манайхан мэдэх бах те. Берсний Гамбит гэж зүйл болохоор яг шатрын онл байдаг байгаа. Тэгээд энэ өрг маань болохоор яг Берсний Гамбитээр тоглогдсон. Берсний Гамбит гэдэг яг тэр онлыг өнөөдөр бас бүгд харах нэ гэсэн үг. Яг яар тоглолтог онл юм бол те. Тэр бүгд харцгаая. За тэгээ. Жиргэн нэвтрүүлгийн өмнө Иванчукугаас хэн айдаг гэдэл тэрийг хэлэх байсан. Тэр гоё юмсэн шүү дээ. За одоо бидний мэддэг домогт одоо шинэ одоо Гарик Споров гэж одоо агуу тоглож байгаа те. Энэ одоо тоглогчийн яг одоо хамгийн их одоо жоохон тоглоход тухгүй байдаг, жоохон эвгүй байдаг, хаяа хожигддаг байдаг те. Жоохон тийм эвгүй байдаг нөхөр болохоор Василий Иванчук гэхгүй юу. Одоо өнөөдрийн одоо энэ тоглолтын одоо цагаан өнгөөс тоглож байгаа Василий Иванчук. Тэгэхээр ямар өндөр түвшний ямар сайн тоглож байгааг нь бол та бүхэнд бас ойлгомжтой байгаа гэж бодож байна те. Гарик Спаров хүртэл ингэж Иванчукээс тоглож байгаа юу байгаа ч те. Тийм байх гэсэн. Гарик Спаров бол хүнээс айхгүй шүү дээ. Ер нь бол айхгүй шүү дээ те. Гарик Спаров бол тэгэхээр суудч үү те. Тэ Иванчук бол бас Гарик Спаровыг айлгаж явсан л хүн байх нь гэсэн. Тэгэхээр ер нь багцаа авчиж байгаа байхгүй юу. За хоёул өргөлөө шууд орох уу? За тэгье. За. Орчие те. За өргөдөө орчие манайхаа. За тэгээд тэр одоо Берсний Гамбит кино бол үнэхээр тийм одоо гоё кино. Тэгээд тэр кинон дээр болохоор та бүхэн санаж байгаа бах те. Яг ингээд нөгөө Бет Хармон маань жоохон байж яадаг үлээ. Ингээ хардаг те. Дишээгээ. Тэгвэл таацсан дээр ингээд шатрын ингээд өрг ингээд нүүдэл ингээ явагддаг те. Василий Иванчукаас өөрөө бас яг тийм. Яг ингээд жоохон бодож байгаад тэгж байгаад ингэдэг. Тийм үү. Дэш ингээ хардаг. За энэ одоо шинэ зүйл маань бол яг энэ одоо шинэ дэш хардаг энэ одоо зүйл болохоор ер нь байдаг шатарт.
Одоо Hikaru Nakamura ч юм уу те. Nigel Short ч юм уу те. Том их мастерууд ер нь бол өөрөө тоглож байгаад ингэ тохиол байдаг тийш харддаг. Чи тэгдэг үү? За би бол бас хаяа тэгдэг те. Тийш харддаг те. Яагаад тэгдэм бэ гэхээр яг ингээд нэг хэсэг одоо ингээд шатрын хөлгөөсөө анхаарлаа саниулж байгаа хэлбэр юм. Заавал тийш харах албагүй л те. Өөр тийш харж байгаа байхгүй те. Тийш ингээд харна гэдэг маань яг одоо ингээд хөлбөрөө бодож байгаа гэсэн үг. Хөлбөрөө бодоод ингээд тийш хараад хөлбөрөө бодоод тэгж жагаад нөөж байгаа тийм хэлбэр байхгүй. Анхаарлаа нэг хэсэг жоохон сарниулаад яг тэгээд яг өөр хөлбөр те энэ дэр яаж нөөж болох вэ гэсэн хөлбөр бодож байгаа гэсэн үг. Мэдээж одоо яг тийм одоо тэр юун дээр бизнес гамбитаар гарч чиг таасанд юу ч харагдахгүй. Яг өвний оюун бодолт бол тэр нүүдэл нь ингээд баян явж байгаа гэсэн үг байхгүй. Би бол ойлгож байлаа нэг төвлөрч өөрчилж харж бодож байгааг нь дээшээ яг харддаг нь жоохон өргөцөл юм байна ер нь. Тий, ер нь яг хоо янз бүр дээшээ харна, хажуу тишээ харна те янз бүр. Зарим нь бүр өөр тишээ шал өөр тишээч харна те. Тэгээ тийм байдаг. Шатрын ертөнцид бол маш сонирхолтой. За зарим нь бас ингээд юм бол ширээгээд хэлээд унтна. Яг одоо бод өргийн дундуур унтна бүр. Тий, унтдаг тохиолдол байна. Болж байгаа үстэй. Тий, зүг унтдаг. Нэг 10-аас 15 минут те. Ялангуяа ингээд юм 8-9 цагийн тоглолттой нэг өрг те. Уртын өрг дээр бол унтаж болдог байхгүй. Шинэ мэдээ. Тий. Унтж байгаас ирээд босч ирээд ингээд тоглож моголдог ч юм уу. Тийм тохиолдол их олон байна гэсэн. За харцгаая манайхаа let's go. Өргөдөө орцгоё. За энэ өргөн болохоор маш олон нүүдэлтэй өрг байгаа. Тэгээ бүгдээрээ ямарсан тэгээ сувгаа солиулгүй маш анхааралтай байгаарай гэж танаас хүсье. За Бэрсний гамбит тэмчимүүд Бэрсний уртлын хүүгээ ойрлох гэж эхэллээ гэсэн үгтэй. Нөгөө талнаас нүүлээ. Тэнгүүт C4 тоглодог. За яг энэ нүүдлийг болохоор одоо шинэ одоо хоёр хүн нөгөөд байгаа нь шүү дээ. Нэг нь болохоор одоо Иванчук маань нөгөө нь болохоор тэр Бэрсний гамбит кинон дээр бет харман ингэж тоглож байгаа гэсэн үгтэй. Энэ болохоор Бэрсний гамбит. За хэрвээ ингэж нөөх юм болох энэ болохоор Бэрсний гамбитаас татгалзах хөлбөр явчихна. Одоо Бэрсний гамбитыг хүлээн авахгүй гэсэн үг. Татгалзах хөлбөр. Энэ дэр хэрвээ ингэчих юм бол Бэрсний гамбитыг хүлээн авч байгаа хөлбөр болж явдаг. Нэг бол ингэж нөөж байгаа. Энэ нь болохоор Славийн хамгаалалт гэж явдаг гэсэн үг. Ийм хөө маягаар нэг хөлбөр болон задардаг байгаа. За тэгээ ерөөдөө яг нэг хүүгээ өгөөд байгаа хэвээр. Ер нь бол хүүгээ өгөөд байгаа нь болохоор энэ маань ерөөдөө тэр Бэрсний гамбит гэсэн үг. Ноёны гамбит ч гэсэн адилхан. Ер нь бол хүүгөө өгдөг зүйлийг хэлдэг байгаа нь шүү дээ. Ямар нэг хүүгөө өгөөд гэхдээ дараа нь тэрийг бол буцаагаад аавна гэсэн үг те. За ингэсэн байна. За тэгээ яг одоо тухайн өрг дээр яасан бэ гэхээр эдсэн. За Бэрсний гамбитыг хүлээн авсан те. Queen's Gambit accepted гэж одоо англиар нь хэлдэг тийм хувилбар байна гэсэн үг. За тэнгууд одоо яг ингэж хүлээгээд авчих юм бол ингэж нүүн. Е4. За одоо энэ хүүгээ ингэ буцаагаад авах нь шүү дээ те. За тэнгуудлахаа нөгөө тал нь болохоор Morse 6 тоглож байгаа. За Morse 6-нууд маань болохоор яг энэ хүрээ тоглож байна. За хоёрын хүчээр тоглож байгаа бүр те. Энэ хүүхдээ хамгаалж байгаа нэг л бодоогоос те бирс те. Тэгэхээр энэ хүүгөө хамгаалах шаардлагатай байгаа. Тэгээ яг одоо бод дөрөв дээр ингэж хамгаалсан байна. Энэс өөрөөр бас тийм хамгаалт байна штэ. Энэ хамгаалт те. Энэ бол яг тийм үндсэн хамгаалалт. Moref 3 гэдэг хамгаалт. Тэгэх юм бол ингэждэг. Морин дээр нь дараад. За одоо бол ингэ энэ хүүгөө хамгаалт нь ингэ суларчж байгаа. За тэнгууд одоо энэ дэр хүүгээ өгшин нүхээс нүх нь хамгийн зөв нөдлөө байдаг. За тэнгууд ингэж орж ирдэг. За тэгэх юм бол шууд ингэж орж ирээд морин дээр нар тэмээгээр дарна. За морь ингэ идлэх юм бол ингэж идлээ. Одоо хайчих уу. За бүр хойшоо ухарлаа гэж бодох юм бол ингэж идчихдэг. За ингэх юм бол тийм одоо хартал модж байгаа. Цагаан талуу сайжраа явчихж байгаа. Өөрийн байрлал өндөг болохоо нэмэх 1.3 бол явчихдаг байна. Ингээ харах юм бол угсаа ойлгомжтой байгаа. Яг одоо маш тийм одоо хөлгийн дээр центр төв ингээ эзэлсэн те хоёр бодно гарцсан хар талын бол зөвхөн нэг бодол гараад буцаад орж те буцаад энэ хойшлж байна те өөр одоо ямар ч бод гараагүй одоо ер нь бол тэгээ энэ дэр бол арай илүү байртай болчихж байгаа. За тэгээ энэ дэр болохоор тийм одоо ингэж бол нүгээгүй харин ингэж нүүсэн байна. Энэ нүүдэлч өөрөө бас сайн нүүдэл байгаа. Яг л тийм онол гэсэн үг. Онол. За тэгсэн чинь яасан бэ? Moref 6 гэдэг энэ хөөрөө бол довтолж байна. За мэдээж бүх юм логтой байх хэвээр хамгаалж байна те. Ингэж хамгаалж байна. За тэнгуут болохоор ингэж нүүж байгаа. E5. За энэ хүн ингэж идэх нь бол бас нэг онол байж болно. Идэхгүйгээр ингэж нүүх нь арай илүү нүүдэл гэсэн үг. Шууд морилоо хатгаж байна те. Энэ морь хайчих уу? Ийшээ орно гэдэг нь өөрөө бол хамгийн буруу. Ийшээ орох нь баг ингэж чинь те. За тэгэхээр ерөнхийдөө их хвчлэн бол ингэж нүүдэх хойшоо ухарч ордог байна. За тэнгуут нөгөө тийм альт руу өгсөн хүүгээ одоо буцаагаад авна гэсэн үг. Энэ маань болохоор Bэрсний гамбит юм аа гэсэн үг. За тэнгуут болохоор яг өргөдөр л болохоор морь ингэж нүүсэн. Morse 6. За одоо энэ хүн дээр ингэ тийм ямар нэг байдлаар тийм одоо ачаал өгөөд байна те.
Тийм болохоор энэ дээр болохоор F3 гэж хамгаалсан байна. За тэнгууд хар тэмээ иш орж ирлээ. D6 бирс нь ингэж орж ирлээ. За тэнгууд болохоор мөр иш орж иж байгаа юм. Биш байж байгаарай. Худлаа хийсэн биш. Ингэж орж иж байгаа юм. За тэнгууд болохоор мөр G2 A6. За A6 гэж нүүдлийн маань тийм гол санаа маань юу вэ гэхээр ингэж нөх гэдэг шүү дээ. Гол санаа болыг энэ байгаа. За энэ дээр бас та бүхэндээ бас нэг зүйлийг хэлж өгье. Энэ дээр болохоор бид нар тийм урьдчилан сэргийлэх нүүдэл бас хийдэг юм. Ихэнх тохиолдолд заавал энэ нүүдлийг хийлгүүлээд энийг хийсний араас хойшоо ухраадах шаардлага байхгүй гэсэн үг шиг тий. Шууд ингээ ухарчдаг. Тий. За одоо шинэ одоо магадгүй хүмүүс бас нэг энэ нүүдэл байж магадгүй тий. За одоо шинэ A6 гэдэг нүнгүүд тий. A3 ч гэдэг юм уу тий. За ямар нэг байдлаар ингээд нүүх юм бол ишээ орно ч гэдэг юм уу даа ингэж орно ч гэдэг юм нүүдэл байж болно л доо. За үзье л та. B5. За эсвэл ингээ хойшоо ингээд ухарлаа. Тэнгүүд A5 гэдэг нөхөө оддог. За ингээд та бүхэн харж байгаа бол энэ хоёр хүү маань ингээд юм урагшаа яваад байгааз хүү урагшаа явна гэдэг бол тийм одоо аюул байдаг тий. Хүүг бол урагш нь тэгж хамаагүй яваж болохгүй гэсэн. Энэ хоёр хүү бүр нэг шуманд одсон. Одоо магадгүй ингэж нүүж магадгүй тий. Эсвэл бүр ингэж нүүж магадгүй тий. Ийм байдаг. За тэгвэл бүгдээ харъя. Хэрвээ энэ нүүдэл A6 явангууд шууд ингэж хойшоо ингэж ухарсан байх юм бол одоо энэ дээр нөгөө B5-ны явдаж бодох юм дээр A4 нүүдэл байгаа гэсэн. Тэгвэл яг энэний өмнөх хувилбарт A4 нүүдэл байхгүй байсан шүү дээ. Одоо A4 нүүдэл орж иж гэсэн үг байхгүй тий. Ийм одоо маягаар тэгэхээр ер нь урьдчилаад ухарсан хамаагүй дээр идэг ер нь бол. За тэгэнгүүт одоо яах вэ? Сэлгээ хийсэн байна. Бодир үгтэрээ сэлгээ хийсэн байна. Хоёр талмаа тий. За ноёны аюулгүй байл гэдэг бол хамгийн чухал. Энэ дээр болохоор ер нь бол уртын сэлгээ хийх нь бол жоохон үр дүнмуутай. Ингэж юм бол одоо яг бид нар бол ингэ бодно шүү дээ. Хаашаагаас сэлгэх юм те бид нар тийм хоёр сонголт байгаад байгаа тий. Нэг нь уртын, нэг нь богны гэж тий. Уртын сэлгээ хийх юм бол харин эсрэгээр бол хар таа сайжраа явчихна. Ингэж шүү дээ ер нь бол тий. Ламаар хайчих юм. За нэг ингээгээ бодъё тий. Тэгвэл магадгүй ингэж яваад ш болно гэсэн үг. Ингээд. За эсвэл одоо өөр яадаг юм байгаа юм те. Ингэж орж болно. За энэ нүүдлийн маань гоо санаа юу юм бэ гэхээр энэ хүү гэдэг гэдэг шүү дээ. Хоёр ичээр. Ийм санаа байж болно гэсэн. За энэ хүүгээ ингээ хамгаалаад ингээд нүхт нь ингэж орж болно гэсэн. За шууд одоо яг энэ одоо хүүгээ хамгаалаад нөгөө талаар энэ хүү урагш яваад бэлтгэл байдал хангагдаж байна. За нөгөө талаар бас нэг төрлийн бас нэг нэнтэг маягийн шууд бас нэнтэг маягийн үүсэж байна те. Ингээ холтно. Тэнгүүд A5 ч юм уу. Ингээд ер нь хар тал бол ингээд орон зайн үед хамаагүй илүү бол явчихна гэсэн үг. За тэгэхээр уртын сэлгээ хийнэ гэдэг бол энэ дээр бол хамгийн тохиромжгүй байдаг учраас хамгийн зөв нь бол энэ сэлгээ байгаа. Богны сэлгээ. За яг хөө ингээд байрлалыг харахад бол энд нэг тийм сул зайтай байгаад байгаа. Тэгээд ноёны аюулгүй тал дээр бол хар тал бол илүү аюулгүй харагдаж байна. Цагаан тал бол жоохон тийм зайтай харагдаж байна. Ер нь бол ноёны уртын хүнүүдийг бол аль болох нүггүй байх нь хамгийн зөв байдаг тийм. За бирс ядлаа орж иж байгаа. Тэнгүүт болохоор Рука Синик ингэж тоглож байна. За ирээдүйд ямар нэг байдлаар энэ шугам дээр бас ачаал өгч байна. За морь H5 гэж тоглож байгаа. За энэ нүүдлийн маань гол санаа юу гэж болох вэ? Энд дээр бас хоёулаа нэг хальт ярилцчихъя. Яагаад ингэж нөв? Ноён руу ирж байгаа юм болоо гэж. За ер нь бол тийм тий. За ерөнхийдөө тийм бод энэ морь тийм бод аль бодолд очих гээд байна? Нөгөө морьныхоо хөл төр тавих юм уу? Эсвэл ер нь ноён руу төгсөж байгаа болов уу гэж тааж байна. Хүүгийнхаа урд очин тий. Энэ бодолд очих гээд байна. Хэрвээ энэ морь энэ бодолдоор орж ирэх юм бол энэ морь бол үнэхээр аюултай морь болж хувирна. Энэ морийг одоо холдуулах аюул хэцүү болж ирнэ гэсэн үг тий. Холдуулахад магадгүй ингээд нүүх үед энэ дээр шалж малаад ингээд бүр аюул хэцүү болно. Энэ морийг идэх аргагүй ардаа юм хамгаалттай тий. Аюул хэцүү болчдөг гэсэн үг. За тиймээс яг энэ нүүдлийн онготлохоор энэ дээр яг энэ одоо бодлыг биш шүү. Хамгаалж ингэж тоглож байгаа. Яг үнэ. Ингэж хамгаалж байна гэсэн үг. За энэ үйл явсан. Тэнгүүт болохоор одоо яасан бэ гэхээр нөгөө тал нь болохоор H6 гэж тоглож байгаа юм. За тэнгүүт болохоор ингэж тоглосон. Цагаан тэмээгээ C2 дээр. За нөгөө талд ингэж тоглосон. За энэ шугамаар бас те энэ хүү бас ирээдүйд сулрах болцоотой. Ингээ эдчлээгээ бодоход те энэ хүү сулрах болцоотой гэж бол харж ах шиг байна. Ер нь тэгээд шатарт бол ямар л боломж болцоо байна. Тэрийг бол бүр илэрхийлдэг. Одоо энэ хүү ингээ идэхтэл шугам онгойж байгаа байхгүй те. Шугам гэдэг бол хамгийн чухал үедтэй манайхаа сайн мэдж байгаа. За тэгэхээр ерөөхдөө бол ингэж нүүрх нь өөрөө маш логикл нүүдэл юм аа. Тэгээд ингэж идсэн байна. Бодор дээр. За ингээ идсэн, тэнгууд ингээ идсэн. Хэрвээ ингэж идэхгүйгээр ингэж идсэн бол
хар тал муудчихна. Цагаан тал сайжраа явчихна. Энийг бол морь бол ашгүй дээ гэж шууд идэнэ. За тэгээ магадгүй ингээд нүүх юм бол ингээд давтлаа шүү дээ, тэ. Энэ шугамар. Одоо хайчих юм. Тэгээ ял нэг тийш явуулах. Нэг бол ингэдэг ч юм уу, ингэдэг ч юм уу, тэ. За нэг бол ингэдэг ч юм уу явна гэсэн үг. За тэгээ магадгүй ингээд явлааж удах юм бол энэ хүү идчихнэ гэсэн үг, тэ. Иймэрхүү маягаар явчихна гэсэн үг. Тэгэхээр бол хар тал муудаа явчихна. За өргөгийн байрлалын хөндлөг болохоор нэмэх 1.5 бол явчихна. Цагаан талууд сайжраа явчихна. За окей. За ингэсэн байна. Тэгээ ингэж ицсэн. Энэ өөрөө сайн нүүдэл явж байна. За тэнгууд одоо энэ нэг шугам монгорхоо байгаа бүгд харж байгаа те. Тий, энэ шугамыг болохоор очиж авсан байна. Тий, ингэж одоо аавна гэсэн үг те. Тий, шугам монгорхоо байх юм шугам аваа, нээлттэй шугамыг аав гэдэг чинь энэ байх нь байна. А тэнгуулга Патрик Волф Мастер болохоор шугамаа өгөхгүй гэж одоо хэрэлдэж байна. Энэ үйл явжээ. За, хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажлыг танилцуулаад өргөжүүлээ. Гэр бүк шатрын нэвтрүүлэг маань ивент гэж хамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр одоо бас уран дулаан цаг ирж байна. Манайхан ч ер нь өвөлдөө халуун орн руу явчих гад дулаахан байвал харьяастай их орноороо сайхан гэр бүлээрээ ингэж явах сонирхолтой байдгаа. Тэгээд хаашаа явах вэ? Ямар аялал хийх вэ? Зүгээр нэг буудалд очиод одоо тий яхаа бас аялал гэхэд бас жоохон асуудалтай. Тэгээд хүүхдүүд маань өнөөдөр бас хот газар өсөөд яг Монгол орныхоо тэр нэг онцлог өрмөц байдал аж ахуй Монгол гэр тэ мал аж ахуй гэд мэдэхгүй байгаа. Тэгэхээр надад эднийх маш их таалагдж байгаа нь одоо би жишээлбэл гэр бүлээ ингээд майхан саваа ингээд бэлдээд байгаа байхгүй юу? Ер нь аялах гад байна тэ. Тэгэхээр хүүхдээ одоо яг Монгол ахуйтай танилцуулж хансан үхэр малт гарын хүргээд те одоо хомоол бууцсанд ингэж гарын хүрэхгүй бол ялаа малаа харахаараа гэд байгаа аахгүй юу ер нь те тэгж болохгүй штэ Монгол хүн чинь. Тэгэхээр яг ингээд нөгөө нэг гой хөдөө айл хамаатан садан байдаг бол ингээд хөдөө 3 сар ингээд те баймаар байгаа. Тэгэхээр яг энэ боломжийг та бүхэнд олгож байгаа буюу одоо 21 аймаг сумдаас та одоо энэ гэр бүкийг ашиглаад Монгол гэр буюу малчин айлын гэрийг ингэж захиалах боломжтой. Ийм одоо платформ байгаа. Тэгэхээр нөгөө талаасаа нэг малчин айлууд маань юу хийж яана вэ гэхээр за манайх одоо өдөрт нэг айраг нэг бүрсэн таргаа өгнө тэ 7 аяг цай өгнө ч гэдэм үү одоо тиймэрхүү юм гэрээ буюу хоёр талдаа одоо нөгөө талдаа ажил олгогдож байна. Нэмэхэд энэ чинь маш гоё нөгөө соёлын солилцоо бас хоорондоо аль талаасаа тий ингэж өгөгдөж байгаа. За ийм одоо учиртай гэр бүк гэдэг аппликейшн байгаа. Та бүхэн манаас утсан дээрээ татаад аваарай. Тэгээ гадна дотны хүмүүс чинь бас хамгийн сонирхолтой зүйл зүгээр очихоос илүү энэ чинь нөгөө нэг экстрем аялал энтер гэж байдаг шиг бас ийм адал явдалтай аялал болчихж байгаа байхгүй тий. Тэр айлын хүүхдүүдийг бас харна мохоотой танилцсан шүү дээ бас. Тэгээ тэр утгаараа надад бүр айгүй гоё сонирхолтой санагдаад энэ 100 нэг 2 айлт ч юм уу те нэг 2 газар ингээ очих юмсан гэж ерөнхийдөө төлөвлөж байгаамаа. За тэгээд та бүхэн маань 72 тэгтэг 88 22 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. gerbook.com гэд сайтаар нь зочлоорой. Утсан дээрээ татвар авчулаас их амар юм байлаа шүү. За ингээд нэвтрүүлгийн ивенттэгч Gerbook-ийнхаа хамт олонд амжилт төсөө. Та бүхэн манаас марталгүй орж хараад хэн хэнийх гэдэг малчин айлуудынх байна. Гэд ороод хараарай хаана байна гэд те. Ер нь 21 аймагт бол байгаа шүү сумдуудаар. Баярлалаа. Вау. За наач амар гоё юм хэрэгтэй мэдээ байна те. Яг үнэн. Одоо хүүхдүүд чи ялангуяа Монгол ахуйгаас их холдчиход шүү те. Монгол ахуйтай илүү ойртуулах те. Малчин айлын бүр тийм гэрийг захиадаад те. Очоод байгаад хонь хуураг шиг одоо юу гэдгийг те. Хүүхдтэйгээ танилцуулаад бас гоё тийм өрөм одоо юу гэдгийг ааруул маруул те. Идэж уугаад те гоё ингэж иргэнэ шүү те. Вау. Үнэхээр гоё юм байна. Гоё тийм аль жуулчлалын одоо удахгүй хэлгэж шүү те. Тэгээд за бүгдээр ямар ч энэ уцаар нь залгаад манайхан мэдээлэл аваарай те. Би бас мэдээлэл авъя гэж бодогдлоо сая. Вау, nice. За баярлалаа. За тэгээ сүүлийн нүүдэл бол ингэсэн байгаа. За ерөөхдөө нэг нь одоо би энэ шугамыг авнаа гэдэг нөгөө нь би шугамыг өгөхгүй гэж нөөж байгаа нүүдэлд байх нэ. Хэрэлдэж байна те. За тэгээ энэ нүүдэл ингээ явлаа. За яг одоо энэ дээр яг одоо ингээ идчих юм бол ингээ идэн те. Ер нь бол тэгээд асуудалгүй байна гэж одоо харж байгаа. Тэгэнгүүтлээ энэ дээр энэ хүү жоохон тийм одоо сулралтай юм шиг одоо харагдаж байгаа. Тэнгүүд энэ хүүрөө ингэж довтлсон байгаа. Морь тэмээний хүчээр. Одоогийн байдлаар энэ хүүхдийн хамгаалж байгаа нэг зүйл нь энэ л байгаа тийм. Цагаан тийм байгаа. За ингэж одоо шинэ одоо нүүсэн байна. Тэгсэн чинь болохоор нөгөө талаар ингэж тоглосон байгаа. Маш логикал тийм. За одоо болохоор ингэж морь хөдөлж болохгүй болчиход байна гэсэн үг тийм. Эдлэгээ ботход морь хөдлөх юм бол ард нь болохоор бирс ингэж цол байгаамаа гэсэн үг. За ингэ нүүсэн. За тэнгуүл болохоор ерөөдөө Василий Иванчук их мастер маань болохоор шууд очиж идсэн байна.
За ингэж идсэн байна. За тэнгуэлхээр одоо энэ ер нь одоо морин дээр ингээд юм дарчаад байна. Тэгээ ерөнхийдөө манайхан ярьдаг те нэнтг нэгж битгий оноо гэж те шууд ингэж одоо холцсон байна нэнтгээс. За бирси 2 гэж нөөжээ. За ингээд нүүсэн чинь болохоор нөгөө тал нь ингэж нүүсэн. За ингээ анзаадах юм бол хар тал нь бол ингэж нэг бодоо их олон дахин нөгөөд байгаа юм шиг бол харагдаж байна бас нөгөөлөр те. Тэгээ ерөнхийдөө бол нэг бодыг бол тийм олон нөгөөд авах жоохон зохимжгүй байдаг. За ингэж нүүсэн. За одоо бол ийш идэх гээд шүү дээ те. Идэх гээд одоо хамгаалт байхгүй байна. Идээд ард нь бас ингэж шалаа байгаад байгаа юм те. Дулаа. За тэнгуэл болохоор одоо энэ дээр болохоор шийдвэр гаргана. Очиж идэх юм уу яах юм? Нэг бол тийм хамгаалах юм уу гэдэг те. Хамгаалын үеийн хамгаалт л байгаа л да. Морир хамгаална. За очиж идчих юм бол яах юм? Ингэж идэж шалчна. За хайчих уу? Нэг ингэж орж ирнэ те. Тэнгүүд би дөрөв гэж орж ирнэ. За би дөрөвгээд морилоо атгах чинь. Морь хайчих юм. За хойшоо урхал бах те. Тэгвэл ингээд чинь. За ингээд идэх юм бол ингэж тоглоно гэсэн. Одоо морин дээр нь бас дахиад нэндэг үсгэж дарж байна. За тэгээд ноён олоосоор аргагүй ч юм те. Ингээд очих юм бол хар тал маань илүү тийм санаачлагтай болоод байгаа гэсэн үг те. Тэгээ энэ одоо хувилбар бол тийм сайн хувилбар биш байна. Ерөнхийдөө манайхаа ингээд одоо хувилбар үзүүлж байгаа гэдэг нь болохоор тухайн их мастеруудын одоо толгойд бодогдож байсан зүйлсийг л ингэж ярьж байна гэсэн үг. Яг одоо энэ дэр ингээд бодно шүү дээ. Очиж идчих юм бол яах вэ? Идэхгүй бол яах вэ гэж ингээд бодож байгаа. Нэг бол зүгээр ингээд юм одоо хойшоо ухрах уу, яах вэ гэж зөндөө олон янзын хувилбарыг ингээд тоосч байгаа гэсэн үг. За тэгээд ирэхэд тийм одоо Василий Иванчук их мастер маань бол хамгаалах хувилбарыг сонгосон байгаа. Хэрвээ ингээд идэх юм бол идэнэ, тэ? За харъя л та. Ингээд идэх юм бол ингээд идэх гэсэн үг, тэ? Ингэчих юм бол харин эсрэгээрээ болохоор морь маань энэ буудалд очих боломжтой байна гэсэн үг. Маш гоё буудал. Маш эвтэйхэн гоё буудал гэсэн үг. Энийг одоо идчих юм бол бүр ингээ хүүгээ идэж орж ирээд те маш хүчтэй болчих буудал гэсэн үг. За тиймээс ирэхэд бол яг энэ буудал нүүдлийг бол хийсэн байна, ингэж нүүсэн байна. За тэнгуут болохоор Патрик Волф их мастер бодож байгаад энийг идэх хэрэггүй байна гэж буцаасан байна. За энэ аваар явсан ингээд хар тиймээ бол нэлээд божигнуулж агаад явлаа те. За энэ аваар бол ингэж ямар зүрийн тоглолт бол байхгүй байна гэд нэлээд божигнуулж байгаа явлаа. За ингээд нүүсэн чинь болохоор одоо энэ дээр болохоор Морев 2 гэж нүүж байгаа. За тэгсэн чинь болохоор одоо энэ дээр нөгөө тал нь Патрик Волф мастер бол нэг маш хүчтэй нүүдэл хийж байгаа юм. Маш хүчтэй нэг төрлийн шидэ. Тэр нь ямар нүүдэл байсан бэ гэхээр ингэж нүүж байгаа юм. За энэ нүүдэл бол маш игзэгтэй. Энэ одоо морийг ингээд нөгөө идчих нь орой хэр оновчтой байх вэ те. Онгоох гээд байдаг те. За харъя л та бүгдээ ингээд идлээгээ бодчих юм бол ингээд ийж шүү дээ. За энэ хүүг одоо идэж болох уу? Нөгөө талаас 2 байгаад байдаг. 2-оор хамгаалсан юм шүү. Тийм шүү дээ. Нөгөө талаас хамгаалт нь 2 байна. Манай талаас энийг идэж бас довтлогоос 2 байна те. Тэгээ болохгүй гэсэн үг. Ахаад нэг илүү хүчтэй. Магадгүй бирс энэ дээр байсан бол болно. Тэгэхээр энийг идэж болохгүй ингээ хойшоо ингээ ухарна гэсэн үг те. Тэнгүүд магадгүй өнөхөдөө мор ээж дөрвгээ даа бирс ийш оож ирэх юм ингээд жоохон тийм эвгүй нөхцөл байд үүсгэж байгаа. За энэ одоо нүүдлээс ерөнхийдөө зайсгийгээд ингээ нүвчингүүд морин шийдэж орж ирдэг ч юм энэ жоохон тийм тухгүй нүүдэл үүсэх одоо боломжтой учраас одоо энэ дээр бол ер нь бол яагааг байгаа. Морийг идэг байх гэсэн үг. Морийг идэхгүй хараа оронд нь ингэж нүсэн байна. За ингэ нүсэн тэгсэн чинь болохоор бирснэ одоо энэ дээр орж иж байгаа. За одоо бол бүр морийг идэх харахгүй болж байна те. За тэгээ яг үндэ бол яг ноёнтой одны шугамд байгаа учраас ноён бол маш хурдан холдох бол холосоор харахгүй гэсэн үг. За ингэж нүүсэн. За тэгсэн чинь болохоор ингэсэн. За морио бас ингэ авахгүй байна те. Авахгүй. За энэ нүүдлийн маань тийм хамгийн гол зорилго юу ажиллах вэ? Энэ нүүдлийн. Тэр хүүс сул шүү дээ. Оо яг зөв. Энэ хүүг одоо идэх тийм одоо гол зорилготой юм шиг те. За энэ хүүгээ тийм одоо хамгаалаа ихээр одоо ноён иш орчдохгүй байгаад байдаг. Энэ бодлыг морь ингэ авчаад идэг те. Тэгэхээр тийм хамгаалах нэг л нүүдэл байгаа. Тэр нь болохоор энэ морь иш орж гэл нүүдэл. Ингэж одоо энэ хүүгээ хамгаална те. Тийм нүүдэл тийм одоо явсан байна. За тэнгууд энэ морь те. За одоо миний морийг одоо идчих магадгүй үзэн үүднээсээ идэж байна. За тэнгууд яасан ингэ идсэн байна те. За тэнгууд одоо энэ дээр F5 гэж орж иж байгаа. Ер нь ингэ харахад бол маш тийм ширүүн довтлогоонтой маш гоё юм одоо тийм өрг явагдаад байгаа. Ингээл довтлоол, хамгаалаал, идэл, ахиж довтлоол те. Тийм нүүдэл маань явж байгаа гэсэн үг те. За окей ингэж нөөсөн. За энэ нүүдэл явангуудлахаар энэ морь C5 гэж болж байгаа. За C5 морь маань ийшээгээ довтолж байна. За мэдээж одоо бид нар мэдэн те. 2 тэмээ бол те. Хоёулаа байгаа үед хамгийн хүчтэй байдаг ус 2 тэмээнээс бол солиог хүсэхгүй. За тиймээс хойшоо ингээ ухраасан. Нөгөө талд хамгаалтгүй байгаа л да.
За яг энэ байдал дээр ингээд юм хамгаалж мамгаалах юм бол морь шууд идчихнэ. Тиймээс тийм одоо 2 тэмээгээ бол одоо алтыг өсгөө хойш ухраасан байна. За тэнгууд ингэж тоосон байгаа. За одоо удахгүй ингэж өдөөд энэ шугам онгох гээд байна гэдгийг бол ерөөдөө эртнээс олж анзаарч гэсэн үг те. Ингэж нүлээ. Тэгвэл хороо морь ядлаа нүүж байгаа юм. За бирс энэ дэр бууж байгаа юм. За бирс энэ дээрс юм одоо буугач лүүтээр энэ одоо хүүг одоо ингэж идвэл ер нь яах вэ те. Ер нь ингээ харахад бол нэг тийм ашигтай харагдахгүй байгаад байгаа те. Энэ хүүг идэх юм бол энэ хүүг одоо хамгаалж байгаа хоёр бодоод байгаа шүү дээ. Ингээ идчихлээгээ бодох юм бол морь ингээ л идэх. Харин ч эсэгээр харталт ашигтай болоо явчихна гэсэн үг. Тиймээс энэ хүүг одоо идэх нь бол зөв сонголт биш. Тиймээс ирэхэд бол ингэж нүүж гэн бас энэ хүү бас бол харагдаж байна те. Энэ хүү маягаар тогложээ. За тэгсэн чинь болохоо идсэн байна л. Идсэн. За тэгээ идсэн. За ингэж шугамтай боллоо. Тэгсэн чинь болохоор энэ дээр болохоор бирс ингэж нүүж байгаа. G6. За одоо энэ дээр болохоор яг энэ ноён болоод энэ болонд бол жоохон тийм одоо идэхгүй байралтай байгаад байгаа учраас ноёноо сайжруулж байна. Ингэж тоглосон байна. За хэрэг ингэж сайжруулахгүй бол тэ бас энэ шугамар ч юм уу те олон давталгаа өрнөх бас болцоотой учраас ингэж ноёноо бол сайжруулж нүүлээ. За тэгсэн чинь болохоор одоо энэ дээр ноён H7 гэж нүү. Бич. Ноён H7 гэж ингэж тоглосон байна. За морь F3 гэж тоглож байна. За энэ нүүдлийн ард болохоор магадгүй энэ нүүдэлч бас байж магадгүй. Бисрэн давтлах. За морь ингэж тоглолоо. Энэ одоо ерөнхийдөө нэг морины маневр хийгээд байна л да тий. Морь ингээ маневрлаад маневрлын гэдэг нь бол яг өөрийн ашигтай бодолтой буух гад ахин дахин нүүж байгаа нүүдлийг бол хийдэгтэй. Одоо морь ийшээ магадгүй тий. Орж ирэх бодолтой байж магадгүй. За морь H4 яг одоо альтерны юугаар тий шууд бирс рүү давталж байна. За бирс ингэж тоглосон байгаа. Амархан олдохгүй штэ. За тэгвэл болохоор одоо энэ дээр морь ингэж тоглож байгаа. Хүний хөл дээр. За тэгвэл болохоор морь F6 тоглож байна. Тэнгүүт H3 гэж нүүж байгаа. За одоо энэ дээр нэг юм байна манайхаа. За яг одоо энэ нүүдэл явлаа. Тэгээд ингэж нүсэн. За яг одоо энэ одоо нүүдэл дээр болохоор яг тийм одоо business gambit гэдэг одоо кинон дээр нэг одоо зүйл авдаг. Тэр нь болохоор тийм одоо adjournment гэж зүйл байдаг. Тэр нь одоо юу юм бэ гэхээр өрийг хойш тулах саналыг болохоор Василий Боргов гаргадаг байхгүй энэ adjournment гэж. Яг одоо бодит төрөг дээр бол adjournment аваагүй. Энэ дээр болохоор авсан. За энэ маань болохоор яг тийм одоо хуучин байсан нэг зүйл юм байгаа юм. Шатрын нэг соёл гэсэн үг те. Өрийг хойшлуулж болдог. Яг одоо шинийг нүүдэл явангууд за би өргөө хойшлуулъя. Тэ? Хойшлуулъя гэсэн тийм одоо саналыг өгдөг. За шүүгчд тийм саналаа гаргадаг гэсэн үг. За тэнгууд яадаг вэ шүүгчл хороо нэг цаас өгөөд за тэгвэл одоо айл ингэ нүүсэн байна. H3 нүүсэн байна. Тэгвэл чи одоо энэ дараагийн нүүдлээ цаасандаа бичээд өг гэдэг байхгүй юу. Тэнгууд цаасандаа нүүдлээ болохоор хинч харуулахгүй бичээд нэг дугтуунд хийгээд шүүгчтэй өгнө гэсэн үг. За тэгээд тэмцээн болохоор тухайн өдрөө биш маргааш өдөр нь өргөжлөнө гэсэн үг. За тэгээ яадаг вэ гэхээр тийм одоо оройн очингуудаад одоо жишээ нь өргөн анализ хийнэ гэсэн үг. Анализ хийгээд за айл ингэ нүүсэн байгаа би яаж болох уу гэдэг те. За тэгээ яг энэ одоо нүүдлийн хувьд болохоор adjournment авсан нь жон буруу гэж үздэг байна. Яагаад тэгэхээр яг ийм одоо adjournment буюу өргөийг хойшлуулж байгаа тохиолдолд яах ёстой вэ гэхээр нөгөө талаас айгүй олон нүүдлийн сонголттой байх зүгээр гэдэг гэж байгаа. Тэгэх юм бол одоо шинэ одоо аль талд ялангуяа бэлтгэд бол жоохон хэцүү байдаг. Одоо энд харах юм бол одоо бирс нь ийшээ нүүж болно, ийшээ нүүж болно. Хоёрхан сонголттой байхгүй юу? Тэгэх юм бол одоо шинэ яг энэ талтай цагаан тал бол яг энэ одоо хоёр нүүдлийн эсрэг бэлтэнэ гэсэн үг шүү дээ. Тэгвэл хар тал тэгвэл өөр энэс өөрөөр айгүй олон нүүдэлтэй байх үедээ adjournment авсан байх юм бол илүү нөгөө нэг тийм одоо юу гэдэг юм дээ. Одоо нөгөө талаасаа илүү болох, давуу болох тийм одоо боломжтой гэсэн үг. Тэгэхээр яг энэ одоо нүүдлээр ингэ тийм adjournment авсан жоохон буруу гэж тийм. За тэгээ та бүхэн тэр одоо business gambit-ийг үдчихсэн бол яг энэ нүүдэл явсан дараа adjournment аваад ингээд нүүдлийн бичиж аваад ингээд явцдаг. Тэнгүүл хоорон гэдэг оройн нөгөө нэг бет харамны чинь те найзууд нь Нью-Йоркт байгаа штэ. Найзууд нь ингээд бүх ингээд хойбор тооцоод тэгээ беттэй ярьдаг штэ те. Бетэ чи хожих нэ. Тэ яг энэ нүүдлээс цаашаад ийм хойбор байж болох нэ гэдэг хэлдэг штэ те. Тэнгүүл бет харам окей гэдэг те. Тэгээ бет харам болохоор оройн ингээд буудлахын өрөөлөө ингээд алсаж байхад Василий Боргов за тухайн үед нэг зөвлөлтийн тийм бол шатрын мастерууд яг өрөөний хаалга онгорхой
яг харагдаг штэ. Яг энэ өрөг өрцөн те ингэж нөөл ямар уу гэж нэгэн саналаа хэлээд ингэ бэлж харагдаж идэг. Тэр ингэж бет харангуутаад өрөөлөгөө ордог штэ те. Яг тийм үзэгдэл واخхой. Яг энэ нүүдлийн хойш бол тэр нь явдаг гэсэн үг. За тэгээ энэ нүүдэл явсан. За тэгээ ямарсан Василий Борго бол нүүдлээ бичсэн байгаа. За тэгээд ямарсан нүүдлээ бичээ магаш өглөө нэрж тоглосон. За тэгээд тэр одоо тэр дугтууг бол ингээд нээгээ задлаа цаасан дээрх нүүдлийн шүүгч нөөж өгнө. За дөнгөрлөхөөр тэнд ямар нүүдэл бичсэн байсан бэ гэхээр энэ нүүдлийг бичсэн байсан гэсэн үг. Угаасаа сонголт нэг бол ийшээ. Тэг ингээ харах юм бол одоо энэ нүүдэл жоохон тийм сайн нүүдэл биш гэсэн үг шүү дээ. Ингээм бол одоо өөр яад юм баг ингээд аваад ирнэ гэсэн үг шүү дээ. Баг энэ нүүдлийг хийхгүй гэсэн үг. Хамгийн логикл нүүдэл нь бол энэ нүүдэлтэй байна. Энэ нүүдлийг хийсэн байсан гэсэн. Энэ нүүдлийг тэгээд ерөнхийдөө бол аль хэдийн бет харам болон бет харамны тэр Нью-Йоркт байгаа найзууд нь бол судалсан байсан. Энэс цаашаа яаж тоглох уу гэдэг те судалсан байсан гэсэн үг. За энэ нүүдэл явсан. За энэ нүүдлийн араас яасан бэ гэхээр морь ингэж тоглосон юм аа гэсэн үг. За тэгээд одоо бүгд тэр харъя. За яг одоо энэ дээр ингэ тэр нэг яг бодит үүрэг болон кинон дээр хөрөх хоёрын ялгаа цаг гарч ирнэ гэсэн. За хоёул нэвтрүүлгийн хамтран ялцыг танилцуулаад үргэлжлүүлээ. Манай Агийн маань өөрөө маш ой сайтай. Тэгээд киноны фестивал энтриг бол нүдэндээ хараад байдаг ч үнэхдээ бас марцсан биш үү нэрээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар уламжлалт өв соёлоо орчин үетэйг хослуулан дэлгэрүүлв өв соёл брэнд ивент гэж ажиллаж байгаамаа. Тэгэхээр эднийх бол хүүхдийн одоо яг үндэсний дээл хувцас. Үндэсний дээл хувцас гэдэг бол яг нөгөө Монгол хүнийг одоо таниулдаг би хүүхдүүд маань одоо за ялангуяа Монголд бас дээлтэй заавал те байгаасай болвол нэг хоёр дээлтэй ч юм уу. За бид нар чинь нөгөө энэ тэнд гадаад дотоод явж байвал ингээ Монгол хүнийг яаж таних вэ гэхээр бас их сони юм билээ л дээ. Одоо Монгол дээлтэй байвал энэ ч өө энэ ч Монгол хүн байна гэдэг те. За монголоор ярьж байвал бүр ойлгомжтой гэдэг үднэс ч гэдэг юм уу. Одоо энэ чинь яг Монголын үндэсний одоо энэ илэрхийлж идэг юм зүйл учраас эднийх одоо маш гоё одоо эрэгтэй эмэгтэй дээл хантаац хослол хосоор нь өмсгчгөр бүр ингээд дог харагддаг те хүүхдүүд маань цамц хантаац гэдэг ингээ байгаад байгаа. За нэмэх нь хүүхдийн одоо үс үргэх ёслол одоо сэвлэгийн хувцас гэх юм уу. Энэ зориулсан юм багц байт юм байна. Одоо дотроо нөгөө нэг яг сэвлэгийнхаа хайчтай, хутгатай ёслолт нь хэрэгэлдэг одоо тэр бүх зүйлүүд нь багтсан. Тэгээд нэмэх нь одоо нөгөө хүүхдийнхаа цамцтай, өмдтэй гэдэг ингээд сонгоод авдаг. Энэ бэлэг нь бол одоо сэвлэгийн ёслолд очихдаа юутай очих вэ гэж таарвэ бас бодож байгаа бол очих бол бас энийг санаад та бүхэн өв соёл гэдэг дагаад аваарай Facebook дээр. За тэгээд эдний энэ багцыг та бүхэндээ санал болгож байна. Нэмэх нь одоо дээр нь хүүхдийнхаа 12 жилийн одоо маш гоё уралсан байдаг те. Тэг яг жилд нь тухайн уг хүүхдэд яг зориулаад ингээд авахаар их гоё санагцсан. Тэгээд бараа одоо материалуудын бүгдийг бас үүссэн. Тэгээд нэг оёдлоос л ер нь бол ингээд те материалыг бариад үзэхэд оёдлыг харахад шууд мэдэгддэг. Эднийх бол маш чанартай юм гоё бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байлаа. Нэмэх нь одоо манай од мөндрийн маань жинхэнэ улаан фэн үзэгчтэй одоо орон шинжлэх ухаан нэвтрүүлгүүдийн маань үздэг гэдээ бас хүмүүс нэрсэн. За тэр утгаараа бидэнд бас их сайхан санагцсан. За тэгээд та бүхэн маань Цамгаруу өндөр дэнжийн 24-р одоо байранд байрладаг өв соёл урлан гэд бас харагдвал орж очиод бас үзээрэй. 88 65 60 40 гэсэн утсаараас холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Бас хүргэлтээр бараа бүтээгдэхүүн аавна гэдэг нь тухтай байгаамаа. За нэвтрүүлгийн ивэнтдэгч уламжлалт өв соёлоо орчин үетэйгээ хослуулан дэлгэрүүлв өв соёл брэндийнхаа хамт олонд амжилт хүсье их баярлалаа. За маш баярлалаа. За тэг яг тийм өргөний маш тийм одоо эзэгтэй үе ирж байна. За тэрний юу юм бэхээр яг одоо тэр одоо бодит өрөг болон Берсник Гамбит кинонд гарч байгаа өрөг хоёр маань одоо яг хоорондоо салах процесс яг одоо явна гэсэн үг. За яг одоо бодит өрөг дээр болохоор ер нь бол ингэж нөхцсөн байх нэ. За Берсник Гамбит болохоор яг одоо эндээс л хорнуудын салаад ингэж нөхсөн баг. Энэ хоёр дээр бол ингээм маш том ялгаа гарч байна гэсэн. За тэг ихэд бод төргөл ихэд бол ингэж нүгдээ тэгээ цаашдаа бол ингэж нүүдэл нь явсараад хоёр тал маань ихэд хайцсан байна, тэнцсэн байна те. Тэгж явсан байх нэ. За энийг болохоор тухайн одоо уран бүтээлийн баг киноны баг бол сайжруулад яг энэ дээр болохоор энэ нүүдлийг оруулж өгсөн байна. Өөр нь арай илүү юм шүү. Тий, энэ нүүд юу нь тийм үү арай илүү те. Энэ нүүдэл явжээ гэсэн үг те. За энэ нүүдэл ингэж явсан чинь болохоор нөгөө тал яаж тоосон бэ гэхээр ингэж тоосон байгаа. За энэ нүүдлийн маань тийм одоо хамгийн гол санаа бол энэ хүү жоохон сул байгаад байгаа. Энэ хүн дээр ер нь бол ачаал өгч байна. Морь болон тэрэг ачаал өгч байна гэсэн үг те. За энийг одоо хамгаалж байгаа нэг л бод байгаа биш.
Тэгэхээр бол энийг бол тийм одоо хамгаалж чадахгүй гэсэн үг те. Ийм байгаад байгаа. За тэнгуэл болохоор ингэж үссэн. Би 3. За энэ нүүдлийг олж нүүн гэдэг бол тэгэхээр гайхалтай л да те. Ихэнх хүн бол одоо яг яаж тоглох байсан бол гэж бодож байна л да энэ дэр. Үнэхээр хэцүү. Тэгэхээр яг том бодууд руугаа төвлөрсөн чи ердөө тэр өргөс байсан гэж бодсонгүй шүү дээ. Тий. Зүгээр ингэж тоглож байгаа байхгүй тий. Би 3 гэдэг тий. За тэгээ ингэж тоглонгууд одоо яах вэ мэдээж иднэ гэсэн үг. За идэхгүй бас өөр нэг хувилбар гэх юм бол ийм бас хувилбар байж болно. Ингээд чинь энэ нь бол шалчж болно гэсэн үг. Шалангууд ингээд хаашт тий. Хаангууд ингээд очоо иднэ. За тэр яаж идэх юм тий. Ингэж идэх ч юм уу тий. Тэрхүү маягийн процесс явж болно. За тэгээ харъя. Нэг бол одоо энэ одоо хүүг те заавал ингэж идэх биш те. Ингэж бас идэж болно шүү дээ те. За ингэ идэж байгаа тохиолдолд болохоор нэг төрлийн бас юу гэж байгаа юм те нэг тийм sacrifice шидэ өгч байгаа гэсэн үг. Одоо энийг өгчөж байгаа байхгүй. За ингэ идлээгээ бодъё те. Тэгэх юм бол одоо энэ дээр ингэж идэнэ. За ингэ идэг болохоор морь гэдэм бол Е7 гэдэг ишээгээ давталж болохын нөгөө талаар ингэж тийм бод бирс 2 те давталж болно. За морь Е7 гэд нүүчих юм бол ингээ харах юм бол ингээ бирс ер нь сул харагдаж байна те. Бирс бол. За бирсийг ингээд очоо идлээ гэж бодох юм бол одоо энэ дээр хоёр тал ханцах боломжтой, тэнцэх боломжтой. Яаж вэ гэхээр ингэж тэнцэнэ. F8 дээр шаг. Одоо хайчих уу? Ишэл орно те. Төнгөл болохоор яах вэ? Энэ дээр шаг. Ингээл нүгүүдэн гэсэн үг те. Ингээд. За ингээд ирэхэд нүүдлээ бол тийм одоо 3 удаа давтаад тэгээ хоёр тал маань ирэхэд бол тэнцэх болцоотой. Хэрвээ ингээд идчих юм бол ингээд идэх гэсэн үг те. Иймэрхүү маягийн нүүдлээ явуулах нэ гэсэн үг. За буцъя. За энэ дээр морь Е7 гэж нүүлгүүгээр ингээд нүүх юм бол харин энэ бол mistake алдаа те. Ягаад тэгэхээр энэ бирс бол ингээд сулгаа гэсэн үг те. За тиймээс ирэхэд бол яг энэ дээр бол энэ нүүдлийг хийчих юм бол хоёр тал маань бол тэнцэх тийм одоо боломж байна гэсэн үг ахнэ. За хэрвээ ингэх юм бол ингүүл яах вэ? Бараг ингэж идэж штэ. Тэгээ ингүүд ингэж идэх ч юм уу те. Тэгээ тоглолтоос хойш өрнөх болцоотой гэсэн үг. За гэдэг ч юм уу те. Ингээд хувилбар явна гэсэн үг. За тэгээ ямарсан тийм одоо тухайн одоо кинон дээрээ яасан бэ гэхээр ингэж нүүсэн байна. За одоо тэгэхээр цагаан талаас те бет хормон яа тоглосон бэ гэдэг. За тэгээ манайхан анзаарч байгаа бол би яг нөгөө Василий Иванчук, Патрик Волф хоёрын тоглолтоор явж агаад сүүлдээ болохоор Бирсник компьютер яваад орсон байгаа шүү. Та нар маань яг бод дүргийг нэг үзье гэх юм бол те яг тэр нөгөө интернетээс хайгаад бол үзэх болцоотой шүү те. Ямарсан одоо арай илүү сонирхолтой цаашдаа бас аль нэг нь хожиж байгаа учраас Бирсник компьютер ингээд одоо яваад орсон байгаа шүү. За тэг кинон дээр бет хромны нүүдлэр бол яваад орсон байгаа шүү. Тэгээс та нарт дахиад нэг сануулаа хэлчихье. За ингээд нүсэн чинь болохоор ингэж тоолсон. Энэ морьороо энэ тэмээ гэдэж байгаа. Энэ нүүдэл болохоор тэр бет харамны нүүдэл гэсэн үг шүү. Ингээд яаж байгаа. Тэнгэр болохоор одоо энэ дээр яасан бэ гэхээр ингэж идсэн байна. За ахаа харъя. Ингэсэн байна. Тэгсэн чинь болохоор энэ морийг идсэн байна. За одоо энэ дээр энэ морийг идэхгүйгээр ингэж нөөл. Энэ бол маш том алдаа. Маш том алдаа. Ямар алдаа вэ гэхээр морь энэ дээр шаг. Ийм алдаа. Ацтай гэсэн үг те. Тэгээ ийм ингээд юм одоо ацыг үүсэхгүй бол яасан байх нь вэ? Ингэж ийдсэн байх нь шүү дээ. Кинон дээр. За яг энэ нүдлийг хийнгүүт энэ хүн маань болохоор ингээд гарчиж байгаа. Одоо хоёрхан нүгэ бирс гарна гэсэн үг те. За яг ийм нүүдэл яг тэр одоо Бирсник компьютер кинон дээр бол яг гардаг гэсэн үг. Яг энэ нүүдэл гадарч байгаа. За тэнгууд яг энэ мөчөөс гуулаад Василий Борг айж эхэлнэ. Яг одоо за энэ хүү ингээд гад ирлээ. Одоо энэ хүү бол цаашаа 2 нүгээд бирс гарнаа гэдэг чинь бол маш том аюул мөн үү? Мөн тий. За ингэж нөөсөн. За тэнгуут болохоор морийг идэж байгаа. Тэнгуут ахаад нэг нөөж байгаа. За Е7. За одоо бол нэг нүгээ бирс гаргах гэж байна. Нэг нүгээд тий. За тэнгуут болохоор хар тал ингэж нөөсөн байгаа. За хар тал ингэж нөнгөт болохоор бет хармон яасан бэхээр ингэж хүүгээ хамгаалсан байгаа. За энэ болохоор сүүлийн тийм одоо эзэгтэй тийм одоо мөчүүд моментууд байдаг гэсэн үг шүү дээ тий. Энэ нөдлөд явлаа. За тэгэл яг одоо эндээс сахуулаад яг тэр одоо юу яадаг штэ. Дотлогоо ингээд яваад ахаар нөгөө тал нь өөрийн мэдлгүй хамгааж эхэлдэг гэсэн зүйл байдаг тий. Дотлоод байвал сүүлдээ өөрийн мэдлгүй хамгааж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр ерөөдөө бол хамгааж эхэлнэ гэдэг нь болохоор юу гэхээр өөрлөвч нь дотлогоо ирэхгүй гэсэн үг.
Нөгөө талынхаа өөрийнхөө байрлалыг хамгаалаад өөрөө амьд үлдчих гэдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр манайх ярьж довтлогоо бол өөрөө хамгийн сайн хамгаалт юм аа тэр байхгүй юу? Одоо ингээд ирэх юм бол одоо яг энэ жигүүрээр манай энэ цагаан талын ной моёнлууд юунд довтлох те эсрэгээр одоо энэ хүүг одоо вирус гарахгүй төлөө те ерөөхдөө бол цаашаа тоож эхэлнэ гэсэн үг. Тиймээс болохоор борго бод ингэж тоглодог. Хаалт хийж байгаа гэсэн үг. За хаалт хийнгүүт болохоор одоо энэ дээр болохоор бит хармон вирус F3 тоглодог. За тэнгууд одоо ингэж тоглодог. За энэ боолыг ямс одоогийн байдлаар бол морь вирус 2 бол хамгаалж байгаа учраас бас юу юугүй вирус бол гарчихгүй. Вирус гарахгүй л харагдчихэв. Тэгээ нүүл явснараа бас давхар энийг идэх гээд байна те. Харт эмийг идэх гээд байна. Тэгсэн чинь болохоор энэ дээр би дөрөв нэгдэг. Маш сайн нүүдэл. Вау. За энэ хүүг маань болохоор энийг хамгаалж байна те. Харт эмийг хамгаалж байна. Тэмээ бас хүүгээ хамгаалж байна. Би бинийг хамгаалж байгаа. За энэ нүүдэл ингээл юм яваад ирэнгүүтэл тэр одоо Васили Борговын бүр ингээл маш ингээд биеийн хилэмж нь угаасаа ойлгомжтой байгаа. Маш сонирн болоод те. За тэгээд буцаад нүгүүсээр аргагүй болж байгаа юм. Буцаад те. За бүгдээрээ одоо мэдж байгаа бол тэр одоо Fisher-ийн одоо Spassky 2-ын тоглосон хамгийн анхны одоо мөндрийн дугаар дээр бол сүүл рүүгээ нөгөө Spassky маань Берсел 2 шин нүгэлсэн. Өөр ямар ч нүүдэл байхгүй те 2 шин нүгэл те. Нүүдэлгоос яг тийм нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй те. Тэгээ ерөнхийдөө бол манай шатрын ертөнцийнхэн бол одоо энэ ярьдаг л да. Энэ бет хармон гэдэг дүр бол Fisher-ийн дүртэй амар адилхан. Яг Fisher юм санагддаг байхгүй. Бис бас ер нь анх үзээд энэ бет хармон чинь Fisher юм шүү. Fisher-ийн амьдралаас ингэж юм одоо сэдвлэж хийсэн кино юм шүү гэж бодогддог байсан. Айгуу төстэй. Нүүдэл гэсэн үг те. За тэгээ энийг сүүлийн шийдвэрлэх хүргэдээр ингэж нөөсөн байна. За тэгсэн чинь болохоор одоо энэ дэр яасан бэ гэхээр нэг маш сайн нүүдлийг хийж өгч байгаа. За одоо энэ дэр бүгдээрээ маш сайн анхаарлаа хандуулаарай. За энэ дэр ямар нүүдэл хийсэн бэ гэхээр Берсер энэ дэр шалсан байгаа. Шалсан. Энэ одоо шалаа бол маш чухал нүүдэл. За тэгээд хэрвээ энэ хойшоо ингэж орж байгаа те. Хойшоо орж байгаа. Тэнгүүд одоо морин идэж байгаа гэсэн үг. Энэ нүүдэл явж байна. За нэг ялгаа заг байх нь шүү дээ. За бүгдээ харъя, жоохон ухраая. За энэ дээр Берсээ зүгээр хөлчлөө гэж. Берсээ шалахгүйгээр морь идэж үзье. Тэгэх юм бол хар тал бол ил бол явчихна. Ингээд идлээ. Ингээд идлээгээ одоо энэ дээр шаг. Одоо хайчих уу. За ингэсгээд нөх багч бодож байна те. Тэнгүүд ингэж нүүлээ. За тэнгүүд болохоор одоо энэ дээр ингэж шалах юм бол зүгээр ингээ хоолдчихно. За ингээд yen амдэр хүүгээрээ бэрс гарлаа. Гэж бодох юм бол энэ дээр шалаад ингээ өнгөт нь энэ дээр маад болох байхгүй. За тэгэхээр энэ дээр нэг шатрын нэг тийм юу байдаг манайхаа. Нюанс гэж нэг юм байдаг. Нюанс чухал байх нь. Эхлээд шалж гин. Хүүгээр хаах морийг идэж штэ. Тэнгүүл болохоор хойшоо ингээд оронгод одоо морийг идэж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр ингээ харах юм бол өргийн байрлалын үнэлгээ 0 байгаа байхгүй тий. 0. За одоо ингээ идлээ гэж бодъё. Бүр 0 шүү дээ. Тэнгүүт ингэж идлээ. Одоо энэ дээр болохоор цагаан тал илүү болчихж байгаа. Нэмэх одоо 2.9 гэдэг маань бол илүү болчихж байгаа байхгүй. За одоо тэгвэл одоо альтерны санаа хэрэгжүүлээ л да. Бирс ингэдэг те. Ингэж санаа хэрэгжүүлгээ бодох юм бол одоо шууд энэ дээр ингэ шална гэсэн үг. За тэнгууд одоо яах вэ? Нэг ингэ нүгэх юм бол одоо энэ дээр бирс гарна. За тэгээ магадгүй ингэж нүгж магадгүй те. Тэнгууд F1 рүүгээ орно. Тэнгууд ингэ шална. Тэнгууд энийг иднэ гэсэн үг те. Ийм ягаар. За яг одоо энэ сүүлийн миний хийгээд байгаа нүүдүүд маань болохоор өөрөө яг тийм одоо кинон дээрээ нүгдэг нүүдлүүд гэсэн үг. За тэгэхээр эхлээд энэ шалж байгаа нүүдэл маань өөрөө их тийм одоо нюанстай, утга учиртай нүүдэл байх нэ гэсэн үг. Шалаад морийг идэх, шалахгүй морийг идэх хоёрт бол ялгаа байна гэсэн үг тий. Зөрүү байна гэсэн үг тий. За нөгөө талаар одоо шин шалахгүй морь идэх үед яасан бэ гэхээр хүүгээрээ идээд ингээ идэх үед хажууд нь шалаад ингээд нөгөнгөт нь ийшээ орж ирсэн шүү дээ тий. Тэгэхээр ийшээ ороод ирэнгүүт болохоор бирс ийшээ гараад шууд энд шалах малах тийм болцоо бүржин гэсэн үг шүү дээ. Тэнгүүт болохоор шалчингууд тийм юм биш болчихж байгаа. Ингээд холдонгууд одоо ингээд морь идэж байгаа. За тэгээ бүгдээ сүүлийн нөөдлүүдийг харъя. Ингээд лээ. Тэнгүүт ингээд лээ. За бирс H5 нөөдгөр нүүсэн байна. За одоо энэ хүү тийм одоо бирс гарахгүй хамаагүй гэсэн маягаар нүүж байна. За ингээд нөнгөт болохоор одоо энэ дээр ингэж шалаад ингэж орж ирэнгүүт ингэж байгаа. За ингэж юмсан бэрстэй болж байгаа цагаан тал. Тэгээ бет хормон бэрстэй болж байгаа гэсэн үг.
За тэнгууд энэ дээр шаллаа. Тэнгууд F1 гэдээ орж ирлээ. За одоо болохоор бирс энэ шугам дээр шалах болцоо байхгүй байна тий. Тэгэхээр бирсэн шалах болцоотой шугам аль вэ? Энийг идэж шалах бол биш. Энийг идэж шалчингууд энийг идчихэж байгаа байхгүй. Тэнгууд ингээ ахаа шалж байгаа юм. За тэнгууд одоо энэ дээр шууд хааж байгаа байхгүй тий. Хаагаад тэнгууд энэ дээр болохоор дахиж шалж байгаа. За одоо манайхаа сүүлийн нүүдэл явах гэж байна. За одоо энэ дээр болохоор та бүхэн одоо тэр бишний гамбитээс дахиад үзээрэй манайхаа. За яг тэр сүүлийн яг тийм одоо момент энэ дээр болохоор яг нэг бет хармон яг одоо энэ ноёноосоо ингээд барьчаад тэгээд яаж нүүдэг вэ гэхээр ингэж нүүдэг. За энэ нүүдлийг одоо яг ингээд хийгээд яг гар нь ингээд салахгүй байгаад идэх штэ. Салахгүй ингээд дотроо юм бодож агаад салахгүй бодож агаад энэ нүүдлээ хийгээд гараа авдаг. За энэ нүүдэл хийгдэн болохоор энэ дээр болохоор Василий Борго болохоор инээгээд тэгээд за би хожигдлоо. Чи хожлоо гэж хэлдэг те. За яагаад гэсэн юм бэ гэхээр яг одоо болохоор энэ ноёныг болохоор шалаа байхгүй болчиход байгаа. Тийм багаас одоо бирс бол ноёныг одоо бол шалж чадахгүй. Хар тал маань нэгэн бодтой бол тэр бирс. Ноёныг одоо хаан шалж чадахгүй. Энэ шалж чадахгүй, энэ шалж чадахгүй, энэ шалж чадахгүй те. Энэ шалж чадахгүй. Тэгэхээр шалаагүй болчихж байгаа. Вай төр нь болчихж байгаа юм байна. Тий, шалаагүй болно гэдэг нь болохоор одоо цагаан тал бол одоо маталж штэ ер нь явж байгаа тий. Яг энэ үйл хийгдэнгүүд за болж өглөө гэж. За одоо тэг бүгд энэ хөргийг дуусгая. За дуусгахын тулд одоо энэ дээр тэгвэл яах вэ? Энэ үйл явангууд болохоор тэгвэл хар тал магадгүй, ингэж нүүж магадгүй. За тэнгуүл болохоор ядлоо дээр шаг. Ингэж нүүж магадгүй. Тэгвэл яах вэ? Энэ дээр шаг. За ийшээ орж болно, тэг хашиж орж болно тий. За ийшээ ингээд юм одоо орлоо гэж бодъё л да тий. Тэгэх юм бол одоо энэ дээр хар тэмээгээр шална. Ингэж орлоо гэж бодъё. Энэ дээр шална. За байж байгаа манайхаа. Ингээ оронгууд ингээ шалсан дээр юм байна. Тэгээ ингээ явангууд ингэж идээд мад. За тэнгуүл болохоор одоо магадгүй энэ дээр тэгвэл арай өөр нүүл хийл та. Ийшээ орж ирээ. Тэгэх юм бол F-ло дээр шаг. Одоо аачих уу? Энэ дээр орж ирээ. Цаан бол 2 бодоор илүү шүү дээ. Тий. За байж байгаарай. F-ло дээр ингэж. За энэ дээр болохоор ингэсэн байгаа. За одоо энэ дээр энэ арай хурдан юм байна. Ингээ шаг. Тэг ингээ энэ дээр мат те. За гэдэг ч юм уу яг ийм одоо шиг төгсгөл одоо хүлээжсэн гэсэн үг те. Тэгээ кинон дээр болохоор Василий Борго маань өөрөө болохоор авраг штэ те. Авраг байгаа ингээд мэдлэгийн авраг. Тэгээд авраг хүн байж одоо мадлуулж хожигдно гэдэг бол өөрөө айгу утгагүй. Тэгээ ерөөдөө угаасаа цаашаа нэг 2 3 нүүлэн дараа бол яг байд боломжтой болчихгоот нь тэрийг харангуйтаа боож өгч байгаа санаа байна гэсэн үг те. Тэгэхээр яг одоо 1993 онд Василий Иванчукын тоглосон те Патрик Волф хоёрын тоглосон энэ одоо маш гоё те бүр ингээ стратегийн түвшний энэ маш гоё өргийг энэ Бисний Гамбит киноны хамгийн сүүлийн өрг болгон гэж оруулж өгсөн байдаг байна. Маш олон их мастерын тоглос өрг байгаа шүү дээ. Тэгтээ бол энэ өргийг бол сонгож оруулсан нь бол энэ өрг маань өөрөө ямар тийм бод гоё өрг юм бэ? Ямар уран гоё юм одоо комбинац тансаг нүүдэлтэй юм гэдгийг харж байгаа гэсэн үг. За энэ нүүдэл болчээ. Кинон ч өөрөө гоё, маш гоё кино тий. Тэгээд тэн дээр сонгогдсон өрг гэхээр сонирхолтой юм байна. Нэрэл бас харсан чинь яг л нэг юм шатрын гоёыг харуулсан л одоо бас өрг байна шүү. Тий. Тэг өнөөдөр ямарсан би тэгээд та бүхэндээ бол чадан ядан өөрийнхөө зүгээс явсан энэ одоо гайхалтай өргийг бол анализ хийж тэ үзүүлж байна. Монголд анхудаа тий анализ хийж та бүхэндээ харууллаа. Queen's Gambit гэдэг энэ кинон дээрээс үзээд яг ийм нэршилтэй байдгийн байна гэдгийг ойлгож байгаа юм. Тэгээд тэр opening гэдгийн нэг тэ нүүлтийг баг дийлэнхээр сурсан байх та. Нэг Queen's Gambit гэдэг юм байна гэд тэ. Гэх мэт ийм одоо нэг урлаг соёлын зөвлөлөөс хүртэл ингэ шатарт бас их маш их нөлөөлж идэг. Тэгээ үүнийг яг ингэж тайлбарлаж байгаа гэдэг гоё байлаа. Аяда маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол гэрт нүүдэлж яхаг мэдэр гэр бүг болон уламжлалт өв соёлоо орчин үетэйгээ хослуулан дэлгэрүүлв өв соёл брэнд маань ивент гэж хамтарч ажиллалаа. Нэвтрүүлэг NTV, Одондор радио 83.3, 179 ос телефоноор та бүхэндээ хүрлээ. Тэгээд бидний хамгийн бас эрхэм хүндтэй хүмүүс л шатар сонирхогч та бүхэн маань юм аа. Тэгээд дараагийнхаа шатрын гоё нэвтрүүлгээр эргэ олцъя. Баяр таа. За баяр таа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.